Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа эрхэм танд өглөөний мэндийг дахин үргэлж Улаанбаатар хотод 8 цаг 14 минут болж байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Жимбатнаар та бүхэн нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар утаанаас уушгаа цэвэрлэх суурайтаагаар уушиг цэвэрлэх эм тургамлын төгс хослол Кофлет хамтран ажиллана. За мөн Япон чанарыг Такатагаас суурайтаагаар хөдөлгөөрийн битүүмжийг 100% хангадаг Альфатас хамтран ажиллана. Зээ мэдлэг гэж минийгийн тал өрөөтэй та мэдхөө нэвтрүүлгийн утас бол 77 77 38 83 77 77 88 30. За та энэ утсаар холбогдож орж ирээд цэцэг бидээр тавьсан 3 асуултанд хариулаад ялагч болно. За хамгийн гол нь утсаар ярихдаа радио гонтраагаараа манайхан спикерээр бити яриараа, блютуз чихвчээрээ бити яриараа, машины блютузээр бити яриараа, шууд утсаар яриараа. Тэгээд орж ирэнгүүтээ нэрээ шууд ихлээд хэлээрээ. За өнөөдрийн оролцогчтой амжилт хүсье. За амжилт хүсээд хэн сонсогч 90-18 өглөөний мэнд. Өглөөний мэнд. За өглөөний мэнд радиогоо багсгаарай. Хинтэй холбогдсон бэ? Бэлгээ байна. За бэлгээ өглөөний мэнд. Эхний асуулт. Дэлхийн хамгийн их арал эзэмшдэг улс юу вэ? Цаг явсан. Дэлхийн хамгийн их арал эзэмшдэг улс хамгийн анх аралтай улс гэсэн үг. Хамгийн гол аралтай улс. За өнгөрсөн 4 өдөр асууж агаад хариулт авч чадаагүй үлдсэн асуулт байна. Хамгийн их бууд хятад гэжтэй юм уу? Хятад биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За түрүүшин 7 хоног 4 өдөр Норвег гэж сүлд унсан санаж байна те. Тэгсэн. За энэ удаа юу юм бэлээ? Хятад лав биш юм байна. 8865. Өглөөний нэг хөл байна. Өглөөний мэнд их бол. Дэлхийн хамгийн их арал эзэмшдэг улс ямар улс вэ? Арал эзэмшдэг ээ? Индонез юм болов уу? Индонез биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За ингээд 3 дахь хүний энэ асуултан дээр. 90. Өглөөний мэнд тарин болтой. Өглөөний мэнд. Дэлхийн хамгийн их арал эзэмшдэг улс ямар улс вэ? Швед. Баяр үргээ. За дараагийн асуулт. За. Нийл мөрөө хаан цутгадаг вэ? Газрын дунд тэнгис. Газрын дунд тэнгис. Баяр үргээ. Ялтын асуулт. За. Үндэсний бүхий аваргын малгайн тэмдэг дээр ямар амтан байдаг вэ? Хавар гэсэн үү те? За хангаа аваргын ихэд том байна гэж боо юм болчихсон гэж шүү. 2 1 хөлбөр байхгүй те? Хангас биш үү? Хангаар мөн байлаа. Баяр үргээ. Ялагчаар тодорч байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Баярлалаа. За, ээлж ялтаа авч байна. 80 өглөөний мэнд. Өглөөний мэнд 3 анхаа байна. Өглөөний мэнд шинэ 7 өдрийн мэнд. За эхний асуулт. Учиртай 3 толгойд дуулалж үжигийг хэн найруулсан юм бэ? Найруулсан бэ гэж хэлээ. Хэн найруулж явсан бэ л гэсэн үг. Нацад орж уу? Үгүй юм байна. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Нацад орж биш юм байна. Эфир ясны дугаар 77 77 38 83 77 77 88 30. Дараагийн сасагч 99 тэг. Өөцөн тасарчлаа. За учиртай 3 толгой дуулалж үжигийг хэн найруулсан бэ гэдэг асуултаа. 88 10 өглөөний мэнд. Жүжигийг асууж байгаа. Өглөөний. За нэрэл нь. Төмөр хүмүүжлээ. За өглөөний мэнд. Хамарсан уу? Сайхан амарлаа. Таахан сайхан амраа. Сайхан амарсан. Учиртай 3 толгой дуулалж үжигийг хэн найруулсан бэ? Найруулсан. Донрын намдаг гоё юм болов. Донрын намдаг гоё. Баяр үргээ. За дараагийн асуулт. Хөлийн тавхайн урд хэсгийг юу гэдэг вэ? Хөлийн тавхайн урд хэсэг. Үлмий хөлийн уруу. Үлмий гинэ. Баяр үргээ гинэ. За дараагийн асуулт нийтдээ асуулт байна гэхгүй юу? Классик 2D, 3D волюм зэрэг нь эмэгтэйчүүд бидний хэрэглээтэй холбоотой бол эдгээрд нь юу вэ? Классик 2D, 3D волюм. Эмэгтэйчүүдийн хэрэглээтэй холбоотой байх нь тий. Эмэгтэйчүүд эдгээр маш сайн мэднэ. Тийм үү. Классик нь тийм байдаг. 2D юм шиг байна тий. 2D тийм байдаг, 3D тийм байдаг. Ямар сони. Оруулын будаг мод.
Цаг туссуу те. юм болоо. 3 Шивээс гэнэ. Олсон баярлалаа өдрөө сайхан За өнгөрөөрэй. эмэгтэйчүүдтэй холбоотой гэрш. Сарай шин. Өөцөн тасарчлаа. Харилцан сонсож байгаарай. Эфир өсний дугаар 77 77 38 83 77 88 30 гэсэн өсний дугаартай Харилцан байна уу? Хүчлээ нөөс байна. Хөгжилтэй үснэ шив пудр гэж. За дараагийн сонсогч юм бэ? 77 77 38 83-оор залгана. 8611 өглөөний мэнд. Өглөөний мэнд хоёроо баянаа сайхан амарсан уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд баянаа. За ихний асуулт. Классик 2D, 3D волюм зэрэг нь эмэгтэйчүүд бидний хэрэглээтэй холбоотой бол эдгээр зүйл юу вэ? Сормосны хэрэгсэл. Сормос. Яаж мэдгээ хэлнэ? Яаж мэдгээ хэлнэ? Сормос мөн байна. За дараагийн асуулт. Роберт Неста Марли гэж хэний бүтнэр вэ? Роберт Неста Марли. Хөвсбөрөө өмлөө. Хэлбэр байхгүй. Роберт Неста Марли. Цаашдаа мэдхгүй манай. Холбоосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлнэ. Манайхан коммент бичиж байгаарай. Утаанаас уушгаа цэвэрлэхийг эсвэрэтагаар уушиг цэвэрлэх эм тургамлын төгс хослол кофлет хамтран ажиллаж байна. За утааны үйлрэл дууссан. Уушгаа цэвэрлэх боломж бүрдэж байгаа. За яг уушиг бид нар саяхан юунд эмнэлэгт орсон шүү дээ. Нийтээр эмчд эмнэлэгт үзүүлсэн чинь бүгдээрээ бронхиттай гарч илээ. Тэгээд эмч энийг ингээд уушгин дээр чинь энэ зураг байгааз энэ ингээд бронхит гэдэг тайлбарласаа тэгснэ. Гэтэ санаа зовлтгүй бүгд л юм бэлээ. Харин бүгд юм болохоор санаа зовхгүй гэсэн үг нь бол биш. Ер нь бол бүгднгийнх нь уушиг бол нэлээд асуудалтай. Тэгээд яг одоо утааны үйлрэл дууссан яг энэ цаг үед уушгаа цэвэрлж эхлэх хамгийн тохиромжтой үед юм байна. За хавар бол амралтаа нэг уушгаа цэвэрлэх хэрэгтэй гэдэг. За энд тус болох одоо энэ кофлетийн хамт олон гайхамшигтай юу одоо уриал гаргаж байгаа юм билээ. 10 хоногийн турш уушгаа цэвэрлэх ийм хөтөлбөр буюу хөтөлбөр гаргаж илээ. За та кофлет худалдаад авах юм бол ямар дараалалаар яаж уушгаа цэвэрлэх заавар нь байлээ. Тэр дагуу ингээд уушгаа цэвэрлээд эхлэх боломжтой гэж. За тэгсэн хэрэглэгчтэй сэтгэл гинэ. За 2-оос дээш бүх насныхан агаарын бохирдолтой орчинд амьдардаг, тоосон цэцэртэй орчинд ажиллаж амьдардаг. За тэгээд тамхи утаатай отаагүй татдаг хүмүүс, ханаад том уу, уушгины өвчнөр өвдсөн, эсвэл одоо саяхан эдгэрсэн хүмүүс, архаг уушгины бронхиттэй хүмүүс гэдэг ер нь бол кофлетийг бүх насныханд за тэгээд бүх хүмүүст хэрэглэхийг уриалж байна гэсэн юм хэрэглэгчийн сэтгэлээ л да. За тэгэхээр уушиг цэвэрлэх 5 зуршлын тусламжтайгаар уушгаа цэвэрлэх гэдэг аян яад юм бэ гэхээр ингэж 5 зуршил нь юу юм гэхээр 10 өдрийн турш амьсгалын дасгал өдөр бүр 10-аас 15 удаа хийхээ. За энэ бид нар бол маш сайн чадна тийм ээ. 10 өдрийн турш өдөрт 2 литр хүртэлх усыг маш зөв зохистойгоор уунаа. Нэг дор 2 литр уухгүй тийм ээ. багаар тийм. За 3 дугаар зуршил нь 10 өдрийн турш зөгийн бал, чихэр өвс, лидэр, гүгэл модны давирхаа зэрэг эм тургамлыг агуулсан уушиг цэвэрлэх кофлетийг өглөө өдөр 10 мл-ийг уун. За энэ сироп хэлбэртэй байгаа тийм ээ. Хүүхэд бол 2 наснаас дээш 5 мл-ийг уух юм биш үү. За ингээд тус бүр 2 удаа уун гэж байна. Нэг том хүний 10 өдрийн хэрэглээ нь 2 шил кофлет болдог бол нэг хүүхдийн 10 өдрийн хэрэглээ нь 10 шил кофлет 1 шил кофлет болно гинэ. Одоо нөгөө сиропыг хэлээд байгаа тийм ээ. За ингээд утлагыг 10 өдрийн челленжийнхаа 2, 5, 8 дахь өдрүүдэд хийнэ гинэ. Нэг утлагын аппарат гэдэг зүйл байгаа шүү дээ. Ер нь 3 удаа утлаг хийх юм бэлээ. За тэгээд яг утлаг тийм. Тэгээд 3 удаа тэгээд зөрүүлээж яг утлаг хийгээгүй үеүдд болохоор иллэг хийнэ гэдэг. Энэ хоёр нь амар чухал. Ингээд нийтдээ ер нь 10 өдрийн турш ийм 5 дадлаа яг хэрэгжүүлчихэд яг уушиг цэвэрлэх бүтэн эмчилгээ гэх юм уу нэг ингээд одоо юу болчдөг юм бэлээ. Цогц одоо нэг эмчилгээ болно. За тэгээд нэрээ сонирхуулахад яг ийм эмчилгээ хийлгэж явах үе тамхи татдаг хүмүүс их бүр хар өнгийн цэр хүртэл гардаг гэж байна. Буюу одоо яг үнэхээр боддоор цэвэршилт одоо уушгаа цэвэрлж болдгийм байна. Гэтэ заримдаа тэгэхээр ингээд айгаад болчдөг гинэ. За энэ арай гэдэг. Тэгж бол санаа зовоод хэрэггүй. Ер нь бол уушгаа болоод цэвэрлжиж л энэ бронхит одоо олон асуудлаа шийдэх юм билээ. Тэгэхээр энэ бол болохгүй ш үнэхээр болдгийм байна. Тэгээд та кофлет гол одоо хэрэглэгдэх юм болно. Бусд нь бол одоо иллэг хийх утах бол гэрт байдаг л зүйлүүд байгаа байхгүй тийм.
Тэгэхээр бид нэг утаа гэж санаа зовоод юу ч хийхгүй яваад байдаг. Тэгвэл санаа зовхынхаа оронд бид нар бүр бодит ажил хийх боломжийг гараад ирсэн байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр бид нар мэдээллийг хаанаас авах вэ гэхээр 8018 20 84 за мөн 80 80 53 16 гэсэн дугааруудаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна. Харин худалдаалагдах газруудын хувьд бол агаар сүлжээ эмийн сангаас худалдаж авч болно. За утасны дугаар нь 76 10 76 77 гэсэн утас байна. Агаар фарм гэдэг ийм хуудаснаас аль биесны мэдээллийг авах боломжтой. Яг яаж юу хийх үгээд илүү дэлгэрэнгүй авч болно шүү дээ, тийм ээ. За баярлалаа. Утаанаас уушгаад цэвэрлэе гэсэн үрэтэйгээр уушиг цэвэрлэх хэм дургамлын төв сослол кофлет хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогчийг авъя. 95.1 өглөөний мэнд. Байна уу? Өглөөний мэнд хүлэртэй. Хүлэрт өглөөний мэнд. Өглөөний мэнд. За таны хувьд ихний асуулт. Роберт Неста Марли гэж хэний бүтнээр вэ? Марли. Боб Марли юм болов. Боб Марли. Баяр үргээ. За дараагийн асуулт. Монгол улсын гавьяа тамирчин Цагаанбаатар хэдэн оны Олимпиас хүрэл медаль хүртсэн бэ? Бээжин Олимп. Афины Олимп. Афины Олимп. Баяр үргээ. 2004 оны Афины Олимпиас тийм ээ? За одоо ялтын асуулт. 247 жилд нэг удаа нарыг тойрдог одоо гариг юу вэ? Одоо гариг. 247. Юу романтик жилд тойрдог. Харин тийм байгаа. 247 жилд нэг удаа нарыг тойрдог одоо гариг юу вэ? Ер нь бол бид нар одоо гариг гэхээр хамгийн түрүүнд нэг гариг санаанд орох ёстой. За цаг туссан байна. 3 2 Замтгүй манай харуулсан гариг туссан. За холбогдсон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. 95 өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энэ толбогдсон. Моо. Өглөөний мэнд. 247 жилд нэг удаа нарыг тойрдог одоо гариг юу вэ? Юулаа нөгөө Нарны аймгийн гаргаас асагддаг Плуто хаа. Плуто буюу дэлхий ба. Баяр үргээ. Хасагдаад одоо гариг болсон шүү дээ, тийм ээ? За дараагийн асуулт. Монголын хамгийн өндөр уул Хүйтний оргил Баян Улгийн аймгийн ямар сумын нутагт байдаг вэ? Холбон болов. Баян Улгийн аймгийн ямар суманд байдаг вэ? Цаг явсан. Холт биш үү? Юу гэсэн бэ? Холт. Баян Улгийн аймгийн Толбо гэж сум байдаг. Толбо сум биш юм байна. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За толбо гэдэг одоо ховд мод яаж сонсоод байгаа. Дараагийн сонсогч 88.1 өглөөний мэнд. За өглөөний мэнд очлоо. Өглөөний мэнд. Очроо өглөөний мэнд. Монголын хамгийн өндөр бол Хүйтний оргил Баян Улгийн аймгийн ямар нэртэй суманд байдаг вэ? Цингэл сум байдаг. Баяр үргээ. За дараагийн асуулт. Кода кино зэрэг нь ямар хүүхэлдэйн киноны дөрүүд вэ? Юу лээ? Яа. Юу лээ? Кода кино. Мэдэрэг хүүхэлдэйтэй. 3 Төхөлт ах уу? Төхөлт ахгүй. 2 Холборч ахгүй. 1 За, холбор ахгүй. Хамт. За. Гүстэр хийсэн бэ? Бава. Ямар баавгаа юм? Бава гэдэг үү? За. Brother Bear ахтуу баавгаа гэдэг тий. За, баяр үргээ. Ялтын асуулт. Өмнөд Америк төв хэдэн далаагаар хүрээлэгдсэн бэ? Өмнөд Америк уу? Хоёр талтай Атлантын талаа намхан талаагаа. Хоёр юм болов уу? Хоёр баха. За, хоёр биш юм байна. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогч 90 тэгтэг өглөөний мэнд. Өглөөний мэнд үргээ сараа урагшлсан ирсэн байна. Өглөөний мэнд. За дараагийн сонсогч. За. Радио басгасан тий. Өмнөд Америк төв хэдэн далаагаар хүрээлэгдсэн бэ? Өмнөд далаа гэдэг 3 болох юм болов? 3 болох юм байна. Карибын тэнгис орж ирж байна. За. Тэнгис чи далаа гэж аахгүй байна. Өмнөд далаагийн л. Өмнөд далаа магадгүй тий. Карибын sea гэд гараад ирсэн бэлээ. За. Дараагийн асуулт. Боолын гэрээ үргэлэг 1-2 Netflix-ийн Марко Поло киноны ариг бүхийн дүрд хэн тоглосон бэ? 3 кино нэрлэж байна. 4 кино юм байна. За Монголд бол хамгийн алдартай гэдэг.
Бараг кино. Боолын гэрээ. Үргэлэг 1-2-т тоглосон. За мөнөөс гадна Netflix-ийн Марко Поло киноны Ариг бүхийн дүрд тоглосон гинэ. За цаг дууссан байна. Наа ч эргэж чи шүү. Яг 2 жүжигч юм байна. 3. Чиний бол амрааны болоо. 2. 1. За хөлбөрнө. За эбиг нь авч дөө. Холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За үзсэн байлаа. Харамсалтай байлаа. Харин тийм ээ. Ер тгээс Өглөөний минь цагаан наркон. Өглөөний минь сайхан амарсан уу? За эхний асуулт. Боолын гэрээ. Амраа нүрдөө. Амраа буюу амар сайхан тогложээ. Netflix-ийн Марко Полод Ариг бүхийн дүрийг бүтээсэн юм байна. За дараагийн асуулт. Манай монголчуудын 20 тонн зэсийн зутгамал 27 тонн ган орсон бүтээл хаана идэг вэ? Цаг явсан. Нөгөө нэг гандан дэдэг жанраас гिच юм шүү. Жанраас гिच юм жиж янгаас байна. Баяр үргээ гандан дэдэг. Яг зөв. За дараагийн асуулт. Одоо орондоо холбоотой асуулт байна. Сугар болон санчир гаригуудын голд хідэн гариг байгаа вэ? Таална 3 4 Хогор санчиргээ гариг одоо голтноос гаригуд байгаа юм уу те? Голноос гариг байгаа. 7 гариг үү? Ха? 7 өдөр үү? Гариг чинь 7 өдөр те? 8 өдөр лөө. Өөх. 3 гариг байгаа гэж аваа. 3 гариг байгаа. Буудаа шууд авч штэ ямар мэдрэмжтэй. Дэлхийн ангараг бархас сайд 3 байгаа гэсэн байна. Тийм байна. За нарка баяр үргээ өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За. Дараагийн сонсогч 9067. Өглөөний минь жижигхэн болж байна. Өглөөний минь жижигхэн аал. За сайхан амарсан уу? Таамсан уу? За жижигхэн хаалзаасаа ингэнэ. Аратан ба гоо үзэсгэлэн гэдэг хүүхэлдэйн кинонд магасын шидийг хэн эвддэг вэ? Орно. Огно. Охны хин гэдэг. Энэ хүүхлийг санаж байна уу? Бэж. За бэл. Яа, за хүүхдүүдээ өөрсдөр нь хариуллаарай. За дараагийн асуулт. Өмнө нь болохоор энэ асуултан дээр онцсон тий. За дахиад асуух уу яах вэ? За өөр асуулт асууж бодлого бодуулнаа. 1 кг жимсний үн 5 төгрөг юм бол 5 кг жимс ямар үнэтэй вэ? 25. 25. За баяр үргээ. За яалтын асуулт. Энэ асуултыг хариуллааг үлдсэн байгаа. За. Тоглоомын түүх кинонд Шериф Вудийн хамгийн сайн найз нь хэн бэ? Toy Story үзсэн үү? Утсан. За Toy Story-нд Баз. хэн гинэ? Баз. Баз. Buzz Lightyear. Баяр үргээ Buzz Lightyear тийм ээ. За баяр үргээ. Өнөөдрийн ялагчаар тодорч байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй жижигхэн хуалц. За. Өдрийн хангууртай. Баярлаа. За баярлаа. 80 өглөөний минь. Минь тоолцсон. Өглөөний минь дээ. Жижиг томгүй дараалж холбогддог болсон байна тий. За томгүй алз. Эхний асуултыг асуунаа. Ямар кинон дээр татгалзахын аргагүй санал тавина гэдэг вэ? Godfather буюу зоолмайсан эцэг баяр үргээ. За. Ротины, лингвини, шпецл, лямпи эднэр юу вэ? Юу гэсэн бэ? За дахиад уншъя. Ротины, лингвини, шпецл, лямпи эднэр юу вэ? Юуны төрлүүд вэ? Ургамал биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, рутиныг манай бүсгүүчүүд илүү сайн мэддэг гэж магадгүй. Эфир утас 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдноо. За, дараагийн сонсогчийг хүлээж байна хэм бэ? Рутиныг маш сайн мэднэ. Лингвини, шпецл, лямпи. За, дараагийн сонсогч 88 28. Өглөөний минь. Өглөөний минь мөнх жаргал байна. Сайн байна. Өглөөний минь дээ. Өглөөний минь. Ротины, лингвини, шпецл, лямпи нар юу вэ? Тэгэхээр гойм ишгэл сонсогддог. Гойм сонсогдоод байна. Сонсоод ийм багчна. Мэдлэг гэж мэддэг дээрээс нь ингээд зүм бэлгтэй яриасан ингээд хослуулаад явна. Нөгөө гоймонгийн салаад идэг нэг юм бурцгар гойм байдаг шүү дээ. Тэр чинь ротины шүү дээ. За дараагийн асуулт. Sirius Black ямар зохиолын баатар вэ?
Harry Potter-ийн юу ч юм уу. Harry Potter. За дараагийн асуулт. Буцефал, Маренго, Фовл зэрэг нь юу вэ? Юу ч вэ? Буцефал. Буцефал. Маренго. Фовл. Цагсан. За одоо энэ дахин дараалан таанд гэж бодлоо тээ. Хаачих юм бэ тээ мэдгүй дээ. Буцефал. Сонссон байх. Хүнсний ногоо гэдэг оны. Хүнсний ногоо биш юм байна. Холбоос нь баярлалаа. Ногоо санаанд орохгүй. Баярлалаа. Баярлалаа. Манайхан бүр амтцсан. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд гинэ. 88 техник өглөөний минь. Өглөөний минь. Хин байна гэсэн бэ? Төрмөх гэсэн үү? За төрмөх уцаа чанга ярихгүй бол утсан сонсогдохгүй нэлийн цаана байна да. За одоо яаж байна? За одоо болж ин арай дээрцээ. За таны хувьд ихний асуулт Буцефал, Маренго, Фовл зэрэг нь юу вэ? Яа, сонио асуулт орч. Харин ямар сонио асуултан дээр ороод ирвэ? За Буцефал ч одоо 300 манай эртний өмнөх 355-аас 326 онуудад хамааталтай. За тэгээд 20 хэдэн газар хөшөөнө. Оо тугай. 20 хэдэн газар гişэн байдаг. Мэдгүй бид хэлсэн үү? Би яасан сонсон. Хөшөө. Юуны хөшөө ярина? 3 2 Юуны хөшөө юм болоо? Уг нь Хүний хөшөө юу? Хүний хөшөө. Хүний хөшөө юм болоо. Хүний хөшөө наа холбогсон баярлалаа өдрөг сайхан өнгөрүүлээрэ. Уг нь бол 355-аас 326 гэдэг. Тоог нь харуул. 85.8 Өглөөний минь тэргээ гамбаа байна. Өглөөний минь. За 3 дахь хариулт авч болно, хариулж болно. Буцефал. Малын хөшөө юм уу? За мал нь мал юм байна. Ямар мал юм бэ гэхгүй юу? Адууд байлгүй. Дуул байлгүй гайхалтай. За мүү. Буцефал бол юуны штэ Алтарт Макдоны Александрих. За тийм үү. Мориндо зориулж хөшөө зөндө барилсан. Тэгсэн тий нөгөө нэг алтартай цагаан морь унж байгаа бор морь гэх юм уу унж байгаа зориулж. Манай одоо нэг жанжгийн хонгор монгол тий. Тийм. За Маренго бол юу юм бэ? Наполеон Бонапартийн Фовл болохоор Арсан зүрэгт хаан Ричардийн хайртай моринууд байжээ. За. Чухал мэдчихв да. За баярлалаа. Дараагийн асуулт. Амьдрал нөлөөлсөн дөрвөө киноны гол дөрүүд хаана анх таардаг вэ? Цагсан. Хоорондоо таардаг нэрж байна тий. Москвад хийдтэй. Хамгийн анх юунд таардаг вэ гэж асуух юм уу? Хаана? Юунд гэхэр чинь. Юу гол дөрийн хоёр чинь юу штэ нөгөө нэг электрик чинь таардаг штэ. Юунда? Электрик гэдэг штэ нөгөө метро шиг боон. Бараг троллейбус гэдгээр нь мэдэн шүү бид нар. За баяр хүргэе. Хоорондын төмөр замаар явдаг унааг нь электрик гэдэг. За маш гоё мэдэж авлаа баярлалаа. Ялтын асуулт. Сасарт ниссэн анхны эмэгтэй хэн бэ? Юунд төрсөн гэсэн бэ? Сасарт ниссэн анхны эмэгтэй ниссэн. Тэршкова юу? Тэршкова. Баяр хүргэе. За дараагийн ялагчаар гамбах тодорч байна. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн сонсогч 8861. Өглөөний мэнд мөнхөд тань. Өглөөний минь дээ. Өглөөний минь дээ. За таны хувьд ихний асуулт. Ямар улс адууны толгойгоороо дэлхийд тэргүүлдэг вэ? Адуугаараа бол Мексик байх та. Мексик биш юм байна. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн сонсогч 90-аар. За боли утас нь амар дуурайд харан болчлоо. Мексик 2-т ордог юм байна. За юу ягаараа манайхаа холбогдохдоо утасаа спикер дээр битгий тавиарай. Тэгээд машиныхаа блютуthтэй битгий холбоорой. Хэрвээ утас чинь дуудаж явах юм бол радиогоо багасгаад өглөөний мэд тэр байна гэд орж ирэн шүү те. За Мексик 6.4 сая ядуутай гэсэн байна. Сонирхолтой Монгол улс 4.8 сая ядуутайгаар дэлхийд 4-т бичигддэг юм байна. Нэгт ямар улс байт юм болоо? 77 38 83 77 88 гэсэн усны дугаар руу залганаа. За та мэдхэн нэвтрүүлгийн дараагийн сонсогч хэм байх нь уу? Хөлбөрөд орж ирсэн харагдаж байна. Морь гэж өстой санаанд орсонгүй. Дахиад л хоол юм байх гэж бодлоо штэ л гэж байна. Утас яагаад уурахгүй байна? Энэ асуултаас яагаад байгаа юм болов? За 3 дахь бол Бразил орд юм байна. Бүгд
статистикийн ингээ хараа сонирхолтой шүү энэ. Статистик айгүй сонирхолтой юм лээ. Аа. За нэрэ бэдгүй шүү. Эсвэл энэ дуудлага хоорондоо мөргөлдөд байна уу? За ороод ирсэн. Зэрэг ороод ирсэн. 9-17. Байна уу? Бай. Өглөөний мэнд. Өглөөний мэнд жагаа. За ямар улс адууны тоо толгоороо тэргүүлдэг вэ? Америк гэж бодож байна. Америк гэж зөв бодож байна. Баяр хүргэе. 10.3 сая морьт адуутай гинэ. Энэ Америктэй холбоотой Америк тийм чи адуугүй байсан гэж байгаа шүү дээ. Тийм дээ. Тэгсэн мөртлөө тэгээ хамгийн их адуутай тийм. Яг үнэ. За дараагийн асуулт. Сейшелийн арлуудын нийслэл хотыг Британий хатан хааны нэрээр нэрлсэн бол ямар нэртэй хот вэ? Баяртай. Баяртай. За дараагийн сонсогчийг 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар дээр хүлээж авнаа. За хувилруудаа бичиж байгаарэ. Хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчих уу? За тэгээ. За Япон чанарыг Такатагаас гисүүрээ тагаар хөдөлгүүрийн битүүмжийг 100% хангадаг Альфа тос хамтран ажиллаж байна. За альфа хөдөлгүүрийн тос нь 4-8 литр хүртэлх тосны багц үйлчлэгээ гаргасан байна. Альфа тос аваад микро Япон шүүр за нэмээд тос үнгүү солих эрх хожих юм байна. Дагалдаж байна. За тэгвэл альфа тосыг танилцуулъя. Альфа тос нь хөдөлгүүрийн насжилтыг 15-аас 25 жилээр уртасгадаг дэвшилтэд технологитой. Хамгийн сүүлийн үеийн тосны зэрэглэл SB стандартыг хангасан тос гэж байгаа. За тэгэхээр ер нь бол ийм тосоо солиулъя гэж бодож байгаа хүмүүс бол Такатаг зорж очиход болно. Яагаад гэхээр хөдөлгүүрийн насжилтыг 15-аас 25 жилээр уртасгадаг гэхээр бол үнэхээр сүүлийн үеийн технологи гэж таарч байгаа. За тэгээд бүтэн синтетик буюу хасах төчөөс нэмэх 50 градуст тослох чанараа ерөөсөө алдахгүй хөдөлгүүрийн битүүмжийг 100% хангадаг ийм тос байна. За одоо дулаан болох, за хүйтэн болохдоо зэрэгцээд хөдөлгүүрийн тосоо 90 жилдээ 2 удаа солилцвол зүгээр байгаа. Одоо дараагийн тосоо солих цаг болсон. Яг энэ үед та ямар одоо хөдөлгүүрийн тос сонгох вэ гэж бодож байгаа бол альфа тосыг санал болгож байна. Япон бол угаасаа одоо машины их орн шүү дээ. Машины их орн. За энд хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн, хамгийн сүүлийн стандартд ийм хийгдсэн ийм тосыг одоо оруулж ирж байгаа. Такатад бас баярлаа гэж давхар хэлье. Тэглэх байх. Таката 4 салбартай байж байгаад 2 салбар шинээр нэмэгдээд нийтээ 6 салбартай болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. За тэгвэл шинээр нэмэгдсэн 2 салбар нэгдүгээр хорооллын арын зам дагуу Атган жолоо авч сургуультай залгаад Таката Япон хэлбэг байрч байгаа бол Баян бүрдээс тасгай өсөх зам дагуу М2 шатхан түгээх станцын дотор бас нэг салбар нэмэгдсэн байгаа. Тэгээ нэгдүгээр хорооллын арын зам дагуу яг нэгдүгээр байрны арталтанд байрлаж байгаа юм билээ Таката. Энэ болохоор хажуу талтай худалдааныхаа хажуу талд бүр яг энэ үнэ сервистэй юм билээ. Тэгэхээр очиод машиныхаа тосыг солиулангаа та автомат онцлогоонд ороод таны машины өөр ямар нэгэн болохгүй байгаа зүйл байна уу? Ер нь бол одоо ингэж хавар болоод дулаараад ирэхээр чинь манай жолооч нар машина за ер нь эргэж тойрд юм билээ шүү дээ. Ер нь юу болж ийн өвлийн үйлчлэл юу болсон гэх мэт. Гин тухайн орол тий. Өвлийг сайхан үнтэй давлаа. Одоо машина үзүүлнэ хэдүүлээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 72 72 11 11 гэдэг дугаар руу залгаж мэдээлэл авна. 72 72 11 11. Энэ утас бол хүргэлттэй сервистэй. Тэгэхээр Таката Япон машины маш чанартай бүтээгдэхүүнүүдийг олон тоног төхөөрөмжүүдийг оруулж ирдэг. Тэгээ хүргэлттэй гэдэг давуу тал болдог учраас энэ дугаарыг хадгалаад аваасаа гэж хүсдэг. 72 72 11 11. Харин Facebook-ээс Takata Japan Auto Parts гэдэг энэ нэрээр бичээд аль биесны хуудаснаас нь илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ хөдөлгүүрийн битүүмжийг 100% хангадаг Альфа тос Япон чанарын Takatагаас гисүүрэтээр хамтран ажиллалаа. Баярлалаа. За дараагийн сонсогчид 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу залганаа. Ямар Сейшелийн арлын нийслэлийг асууж байгаа тийм. 80-11 өглөөний мэнд. Өглөөний мэнд янда байна. Өглөөний мэнд. За сайхан амарсан уу? За. Сейшелийн арлуудын нийслэл хотыг Британий хатан хааны нэрээр нэрлсэн бол Виктория. Баяр хүргэе. За дараагийн асуулт. Снукер бильярдын ягаан бөмбөг хідэн оноо байд юм бэ? Ягаангүү. За харчин 7 6 оноотой байдаг. Баяр хүргэе. За дараагийн асуулт. Нэгдсэн үндэсний байгууллагын хідэн гишүүн орон байгаа вэ? 198 лөө. 198 биш байна. За холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За маш хурдан хариулчлаа тий. 9988. Байна. Өглөөний мэнд. За нэгдсэн үндэсний байгууллагын хідэн гишүүн орон байгаа вэ? Юу авах юм уу?
шууд тоог нь хэлэх нь жоохон томтой авах юм уу? Шууд тоог нь хэлнэ. Саяхан нэвтрүүлгээрээ ярьсан ер нь л ярьдаг дөө. Дэлхийд өнөөдрөөч ярьсан За нөгөөдрөөч ярьсан. 197 гэдэг тоол мэдээд өөр тоо санахгүй. За 197 биш юм байна. Холбосон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогч 99 сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн 99 цэн тасарчлаа. За 77 77 38 83 77 77 88 30 суусны дугаар руу залганаа. За манайханд хаамгаа дэвшүүлж байна. Ер нь бол одоогоор 206 ус байгаа гэж үзээд ах шиг байгаа юм тийм ээ. Тэрнээс хэдэн нэгдсэн үндэсний байгууллагууд аль биесээр хүлээн зөвшөөрөгдсөн бэ л гэж үзэж байгаа. За хамгийн сүүлд гишүүнээр болсон улсуудыг би нэрлэе. Жишээ нь 2011 онд Өмнөд Судан. Өглөөний мэндэ. Өглөөний мэнд. За 3 дахь болж байгаа юу? Тий. Нэгдсэн үндэсний байгууллага хэдэн гишүүн орон байгаа вэ? 206 байна гэж бодод. 206 биш юм байна. За хөлбөрийг хэлье. 193 ус байгаа байна яг бүртгэлтэй. За 192 олон жил байж байгаа. 2011 онд Өмнөд Судан гишүүн болж орсноор 193 болсон байна. За дараагийн асуулт. Сүрэнхүү Сүнжидмаа 2 ямар зохиолын гол бааtruуд вэ? Сүрэнхүү Сүнжидмаа 2. Зохиол. Энэ чинь Могзино ямар зохиол? 3 нэг ч нэр дэвшээч. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээ. За. Эфир усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу залганаа. За сүрэнхүү Сүнжидмаа 2 ямар зохиолын гол бааtruуд вэ? Дараагийн сонсогч 91 тик өглөөний мэнд. Бано. За өглөөний мэнд. Өглөөний. Энтэй холбогдсон бэ? Тоо. За өглөөний мэнд. Сүрэнхүү Сүнжидмаа 2 ямар зохиолын гол бааtruуд вэ? Сүрэнхүү Сүнжидмаа Хэдэн хүн бэлээ 2 дахь хүн тий? 2 дахь хүн тий. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогч 77 77 38 83 77 77 88 Монгол кино асууж байгаа. Монгол бүтээл асууж байгаа тийм ээ? Тий. За дараагийн сонсогч 9918. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энэ болсон. Бано. Сараа. Өглөөний мэнд сараа. Радиогоо багсгаад шууд уцаар яриа. Тэгэхгүй болохоор радиогоо хүлээгээд байгаа юм. За баярлалаа уучлаарай. Тий, радиогоо багсчих. Тэгээ хэдүүлээ шууд уцаар ярьчих. За таны хувьд таарсан асуулт Сүрэнхүү Сүнжидмаа 2 ямар зохиолын гол бааtruуд вэ? За ястаа мэдгүй байна. Сүрэнхүүгийн унаа сүмүүлсэн харагдах нь Сүнжидмаагийн нутгаа гэж юунд гардаг вүлээ? Мэдгүй гинэ. Ойрхон байна болно. Уг нь л ойрхон. За тэгвэл энэ бүтээл бол нацад оржин бүтээл Шуун сарал гэдэг бүтээл ах нэ. За таны хувьд ихний асуулт бааш таарсан тий? Зүрхийг минь булаасан сэтгэлийн зүрлэшгүй сайхныг бодохоор зөвхөн чиний төлөө юм шиг зөнгөөрөө бүхнээ чамдаа өгсөн. Энэ ямар нэртэй дуу вэ? Чимэн. Чимэн. Баяр үргээ. Хариунагийн дуу тий? За. Дараагийн асуулт. Монгол орны байгалийн сонирхолтой тогтож болох зоос хад аль аймагт байдаг вэ? Зоос хад Сэлэнг аймаг. Сэлэнг аймаг биш юм байна. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За баярлалаа. Энэ их сонь тогтцтой газар байлаа шүү. Зургийг харсан. Тийм үү? 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу холбогдно. 91 91 өглөөний мэнд. Ямар сонь юм бэ те? Тий. Утсан салжлаа. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу холбогдно. Үнэхээр сонь тогтцтойгаа. Яг л зоос хад нэрэндээ тохирсон юм билээ. Яг л зоос л тавьсан шүү дээ. Том. 99 36. Бано. Байна. За энтэй холбогдсон. Алцахгүй. За Монгол орны байгалийн сонирхолтой тогтц болох зоос хот аль аймагт байдаг вэ? Зоос хот. За Говьалтай аймагт байдаг санагдаад байна. Говьалтай аймагт байдаг. Баяр үргээ. Баяр үргээ. За
За дараагийн асуулт дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтэй холбоотой асуулт байна. За өөрийгөө байнга сул дорой гэж мэдэрдэг ямар нэгэн зүйл хийх боломж нь байгаад хахад өөрийнхөө амжилтыг үүсгэдэг нэгэн хандлага байдаг. Энэ хандлагыг нэг гүнжийн нэрээр нэрлэжээ. Энэ ямар нэртэй гүнж вэ? Цаг явсан. За яста санаад орж ирдэг. Ийм киночоос идэг За баг тий. холбогдсон баярлалаа. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За ярт. Эфирийн өсний дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдноо. За нэгэн гүнжийг хайж байгаа. Russell Crowe-ийн тоглосон юм кино гэдэг тийм нэг бокстай. Санаж байна уу? Тийм л үү? Юу лээ? Тийм шүү дээ. Жүжигчний мөрөө санаж магадгүй зүв бах уу зүв бах. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдноо. Ууцсан салчгын. За дараагийн сонсогчоо хүлээж байна. Комментууд арай хараахан орж ирээгүй харагдаж байна. Уул нь бол арангаа юм үздэг нэ. Тийм үү? Түрүүний нөгөө Согкорол манад асуултын баг 90% нь арангаа. Харилт нь арангаа гэдэг. Аймаг асууж бол арангаа гэдэг. 80 тэгдэг. Байна. Байна өглөөний минь. Өглөөний минь. Анхудаа холбогдож байна. За тавтаа морил. Нэвтрүүлэгтээ тавтаа морил хинтэй холбогдсон бэ? Эрдэнэ. За ийм асуултан дээр таарсан. Өөрийгөө байнга сул дорой гэж мэдэрдэг ямар нэгэн зүйл хийх боломж нь байгаад хахад өөрийнхөө амжилтыг үүсгэдэг хандлагыг нэгэн гүнжийн нэрээр нэрлсэн. Энэ хэн гэдэг гүнж вэ? За яста мэдгүй мэнэ. За холбогдсон За баярлалаа. холбосон баярлалаа. Манайхан гүнжүүдийнхаа нэрээс тахад хэлэхгүй юм бах та. За 3 дахь хүн 88 гүнжүүд тодруулах уу? Байна уу сайн байна уу өглөөний минь Сүхбаатар байна. Өглөөний минь Сүхбаатар. За 3 дахь хүн болж байгаа хариултаа шууд авч олно. Өөрийгөө бай аах уу. За энэ бол Cinderella effect гэдэг юм үзэгдэл байдаг юм байна шүү. Мэддэг байсан. Гэхдээ хариулмааргүй байсан. За дараагийн асуулт. Таны хувьд ихний асуулт л та. Сидней хотод байрладаг энэ барилгыг жил бүр 10 сая жуулч очиж үздэг гинэ. Энэ барилгын нэр юу вэ? Цаг ясан. За Шууд нэр нэлсэн юм байна тий. Сидней хотын маш том юу гэсэн үг байх юм те. Бүтээн байгуулал. Даруур тонгоч нэг юм гурвалж юм байгаад байдгийг шүү. Тэрний нэр юу гэх юм бол? Нэр нь юу юм бол? Ууг нь бол төсөлн зүйлэн те. Тийм байна. Мэддэг. Тэр чинь нэг зориулттай. За холбосон баярлаа. За энэ асуултыг хоёлоо орхиж дөө. За, Нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт 4 ялагч тодорсон байна. Ариун бол, Нарка, Жижигхэн хүн алс, Гамбаа гэсэн 4 хүн ялагчаар тодорчээ. Баяр хүргэе. Манай нэвтрүүлэгтээ утаанаас уушгаа цэвэрлэе, уушиг цэвэрлэх энэ тургамлын төгс хослол Кофлит хамтран ажилласан. За мөн Япон чанарын Такатагас гэсэн урайтаагаар хөдөлгөөрийн битүүмжийг 100% хангадаг Альфа Атас хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээгээ хүлээн авсан сорой 9 цаг 10 минутаас хот топик нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа цэцэг.